Сайн байцгаана уу? Өнөөдөр миний хамгийн сайн мэддэг мэддэг зүйл болох бизнес. Яагаад хамгийн сайн мэддэг вэ гэхээр би 10 хэдэн жилийн бизнес хийж байна. Тэгээд бизнесийн талаар яг бизнес гэж юу юм? Бизнесийн мөн чанар, нууц нь юу юм? Сайхан муухай нь юу? Ачаал бүгдэл нь юу юм? Энэ талаар би өөрөө мэдсэн туршиж мэдсэн болон сурж мэдсэнийг аль аль нь та бүхэнд ярилцъя, хуваалцъя. За бизнес гэдэг үг бол юм орчуулбал үйл ажиллагаа гэсэн үг. За манай улс болохоор 90 оноос хойш ер нь бизнес гэдэг юм хөгжиж үүсэж эхэлсэн баг. Харин баруун орны Америкийн тэгчээр бүр 200 жилийн өмнө 1800 онд 1900 онд аль хэзээ мэддэг болсон. 1800 гэхэд маркетинг энтрийг мэддэг байсан байгаа байхгүй. Тэгэхэд манай улсад болохоор 2000 онд маркетинг гэж юу болохыг талаар маркетер гэдгийг 2000 онд би манайхан ойлголтуудад танилцж байгаа байхгүй. Тийм сүүл Монголд ер нь бизнесийн салбар бизнес хөгжиж эхэлсэн байдаг байна. За бизнесийг одоо яг нэг тийм өөр юмар зүүрлэгийг бол одоо бизнес бол юм машин маш хурдтай, маш хурдыг хийж чаддаг, огцом хурдалж чаддаг, сайхан давхиж чаддаг. Тэгээ яг зөв жолоодох юм бол эвдэрлэг аюулгүй хол замыг тохиолж чаддаг, үнд үнэхээр тусчулж чаддаг нэг тийм хүний яг өдөртөж байгаагаар яг хүснээр нь өдөртөгдөө нэг сайн явж чаддаг тийм хурд хүчний гайхамшиг юм бизнес бол. За би бизнесийг анх бол ингээд тийм өөрийн яг тийм сургууль мэдлэг чадваргүйгээр яг өөрийн нэг тийм туулж үзэж одоо яг маш олдуудыг нээсэн байдаг. Энд чинь одоо юм хүмүүсийг цалингаар нь шууд тогтмол цалин өгөхгүй яг хийснээр нь үнэлэх хэрэгтэй байна. За хийснээр үнэлэх юм бол эхлээ суур залин бага хэмжээний суур залин өгөө дараа нь хийсэн нь яг юм зөв үнэлээд ерөө зөв үнэлж чадах бол тэр хүн маш сайн өөрийнхөө төлөө маш сайн ажилтдаг юм гэдэг ч юм нээлтүүдийг хийгээл би яг анх бол амар Эврика гэлцтэй өнөхөр гоё нэг тийм бизнест яг нэг шинэ юм нээсэн юм тэр ойлгож ирсэн чинь бизнесийн салбарт удаад бизнесийн юм хичээлүүдийг үзээд сургалтанд суугаад ингээд лекцүүд сонсоод ном уншаад ирсэн чинь яг юм бизнес гэдэг өөр маш том шинжлэх ухаан өөр асар хөгжсөн тийм одоо компьютерийн шинжлэх ухаан, математикийн шинжлэх ухаан гэдэг шиг тийм маш хөгжсөн гүнзгий хөгжсөн тийм шинжлэх ухаан байгаа байхгүй. Чинь одоо миний одоо мэддэг одоо хамгийн анх мэдж авсан зүйл KPI гэдэг юм. За гүйцэтгэлээр үнэлэх систем, SWOT шинжилгээ байна. За PDCA, ERP, CRM, OKR, OGS. За тэгээд сүүлд одоо нөгөө Balanced Scorecard гэх мэт юм янз бүрийн бизнесийн төлсүүд, бизнесийн юм аргачлалууд, менежментийн маш олон тийм технологиуд байдаг юм байна. Гэдгийг өөр ингээд тийм анх бол мэдхгүй өөрөө ингээд биеэр практикаар ингээд өөрөө мэдж нээсэн. Тэгтээ биеэрээ мэдж нээсэн зүйл их тийм хизэж мартагдахгүй яг тийм маш сайн ашиглаж чаддаг. Ямар ч юм дээр ашиглаж чаддаг. Харин уншаа сурсан юм бол ингээд тийм яаж их зөв ашиглах талаар маш нухацтай ингэж тийм хичээж ер нь зөв ашигладаг байх. Зүгээр өөрөө практикаар мэдсэн хизээж мартахааргүй тэрийг яаж ашиглахаа үргэлж мэдчихэдэг. Тийм нэг гоё бүр юм далд ухамсарт суудсан байдаг юм шүү. За тэгээ бизнесийн яг тийм суур нь болохоор юунаас бий болддог вэ? Ямар нэг үед бизнес хийж болдог вэ гэхээр юм хувийн өмч одоо капиталист нийгэмд одоо хувийн өмчтэй байж болно. Өөрийн гэсэн гар утастай, өөрийн гэсэн автомашинтай, өөрийн гэсэн компанитай, өөрийн гэсэн орон сууцтай, өөрийн гэсэн хаустай, өөрийн гэсэн газартай гэсэн тийм өөрийн гэсэн өмчтэй байх тэр өөрөөр бил өмчтэй байх нийгэм буюу тэр капиталист нийгэмдэр бол ийм бизнесийг хийж болдог байх нэ. Тэгээ бизнесийн бас нэг юм нь болохоор хүн өөрийн гэсэн өмчтэй байж болдог мөртлөө бизнес хийх хамгийн нэг таатай орчин байгаа. Тэр нь бол юм чөлөө зах зээл, free market буюу одоо яг хүн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж болдог. Хүссэн зүйлийг хийхэд өөр нэгэн хүн хурж тэрийг дээрэмдээ авчихгүй, хуулаад ийчихгүй, дуурайгаад ч юм уу эсвэл одоо дээрлэгээ зодоод улгаалаад авчихааргүй тийм яг тэгээ өөрийнхөө хүснээ хийгээд хөгжүүлээд тэрийг сайжруулад явах тэр
юмыг нь хааж байгаа тахгүй, хуулиар болон хууль бусаар хааж байгаа тахгүй тийм чөлөөт зах зээлийн тийм орчин байж бизнес гоё хөгжиж явдаг байна. За тэгээд бизнес нь бол ийм маш тийм шодрог зүйл юм. Зарим хүмүүс болохоор ийм бизнес бол ийм шудраг бисээ нэг нь хожоод нөгөө нь хожигддгоо гэдэг байна. Үндэ бол хоёулаа хождог тийм зарчимтай байгаа. Өөрөөр би өөрөө хүсчиж л тэр зүйлийг үйлчлэгийг бүтээгдэхүүнийг худалдаж авдаг, харилцан солилцдог. Ерөө би хүсэхгүй бол солилцохгүй. Өөрөөр хэл надад ашигтай, мөнгөн ашигтай одоо эрүүл мэнд ч юм уу ямар нэгэн бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар дан болон шууд байдлаар ашигтай байдаг учраас тэрийг худалдаж авдаг. Өөрийнхөө бүтээгдэхүүнээ солилцдог ч юм. Тэгэхээр ямар нэг тийм хож гэсэн зарчмаар л байдаг. Тэгээс нэг нь хожигдоод нөгөө нь огролтой байна. Энэ огролтой байна гэвэл энэ бол хулгай юм уу дээр юм бол авчиж байгаа. Өөрийнхөө сайн дурын үндсэн дээр зохиогддог учраас энэ өөрөө бизнес бүрийн хож гэсэн зарчмаас бүтдэг байна. Тэгээд чинь одоо нэг үнэтэй ингээд бүтээгдэхүүн худалдаж авах гэхэд нөгөө хүн чинь үнэтэй байвал би яаж болно? Авахгүйгээр хямдханаас авч болно. Ерөөдөө бүгдээр үнэтэй байвал би заавал тэр бүтээгдэхүүнийг авахгүй өөр төрлийн бүтээгдэхүүн авч болно. За тийм бизнес дээр бас нэг юм асуудал болохоор юм цалин хит бага байна гэдэг ч юм уу. Бизнес эрхлэгч ажилчдаг их шулаад байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал гардаг. Энэ бол бас л юм буруу өрөөсгөл ойлголт байдаг байна. Хэрвээ одоо таны компани танд одоо бага цалин өгөөд юм таныг шулаад байвал та гараад өөр компанид орж болно. Өөр компанид гайгүй цалинтай ажил орж болно. Магадгүй тэр компани бас дахиад бага байвал та эсвэл өөрөө хуурай ажиллаж болно шүү дээ. Хуурай ажиллаж болно. Хуурай үнэхээр бусад компаниудаас өндөр цалин өгөөд мундаг чадварлаг мэргэжлүүдийг зөвлөлөөд тэгээ зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээд ажиллаж болно. Тэгэхээр энэ чөлөө зах зээл өөрөө нэг тийм хатуу дүрмээр биш яг юм өөрийнхөө өрсөлдөөнийхэн зарчмаар явагддаг. Энийг бол нэг тийм яг нэг тийм цалингийн шууд автоматар өсөх гэдэг ч юм уу, юмны үнийг автоматар буулга өсөх гэдэг ч юм уу тэгэх боломжгүй байдаг байна. Ингээ өөрөө өрсөлдөөнийхэн зарчмаараа ингээл дээшээ доошоо хэлбэлзээ явж идэг байна. Энийг бол нэг тийм нэгдсэн нэг тийм ойлголтоор бол нэгдсэн одоо коммунист ч юм уу социалист ч юм уу тийм арга барилаар юм нэгдсэн хатуу гараар бол ингээд бизнесийг бол ингээд удирдах орчингийн ингээд тогтоох боломжгүй байдаг. Энийг бол юм түүх баталчихсан байгаа. За тэгээд бизнесийг хийж байгаа хавцад юм. За би бол ингээд эхлээд бол ингээд ганцаархнаа ингээд өөрөө фрилансер буюу одоо өөрөө хөндлөөл ажиллаж байдаг тийм ажилчингүй зөвхөн өөрөө би захирлан хийдэг, цэвэрлэгч хийдэг тийм үе байсан. За дараа нь ингээд 1 хүнтэй болж байгаа юм. За тэгээ 2 3 хүнтэй болж байгаа юм. За тэгээд хэд хэдэн хүнтэй болж байгаа юм. Тэгээ бүр 10 20 хүнтэй болж байгаа юм. За тэгээ бүр 100 ажилтнтай болж байгаа ингээд. За дараа нь захирлууд өөр ингэсэн тийм компанид бас тийм захирал хүнтэй болж байгаа юм. Компаниг минь удирддаг хүнтэй болж байгаа гэсэн үг. За тэгээ дараа нь захирлуудын зөвлөл захирлаас дээр нь дахиад тийм тооц гэж байдаг бол төлөөлөн удирдах зөвлөгөө тийм захирлыг удирддаг тийм шийдвэрүүд гаргадаг хувьцаа эзэмшигч гэсэн юм. Ингээд ийм хувьцаа эзэмшигч гэсэн ийм хэд хэдэн левелүүд байдаг байна. Тэгэхээр ийм яг одоо бол би бол ийм тооцдаар бүтээгүй ийм чөлөөт ийм нээлттэй ч юм уу ийм хувьцаат компани болоог нь олон тооцтой болоог нь манайд бол нэг 10 захиралтай ийм хэд хэдэн 10 ийм компанитай ийм бүрэлдэхүүнтэй явж байна. Эхлээд бол ийм хамгийн ихний баг левел зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж ганцаарх ажилтнтай байхад нэг тийм бодох хийх юмнууд их тийм энгийн байсан. Дараа нь ингээд тэрийгэ 2 3 ажилтнтай болол нөгөө хүмүүсээ удирдах илүү миний хариуцлага илүү их нэмэгддэг байгаа. Би үнэхээр сайн ажилласан ч ашиг олохгүй болвол цалингаа тавьж чадахгүй алдагдлалд орно, өрөнд орно. Тэгэхээр аюултай. Тэгэхээр би илүү их шаргуу ажиллахаас илүү ухаалаг ажиллах хэрэгтэй болчихж байгаа.
Дараа нь ингээд дараагийн левел бол олон хүмүүстэй олжсэн дараа бүр олон хүнтэй олонгуудаа тэр хүмүүсийг удирддаг дахиад тийм манлайлагч удирдагчийг одоо бүр захиралтай болоод захирлыг бас удирдах байгаа. Тэгэхэд бас нөгөө арай өөр левелд очиод миний бодох, хүсэх, сэтгэх одоо хариуцлагын түвшин бас өөр болдог байна. Тэгэхээр ийм бизнесийн түвшин өөр болох хэрээр миний хариуцлага, миний мэдлэг чадвар тухайн бизнес эрхлэгчийн мэдлэг чадвар нь өөр болдог байх нэ. За тэгээд дараагийн левелдээ одоо туз компани гэдэг бүр том компани бол тузтай болдог байна. Тэгээд тийм тузтай левел дээр бол одоогор очихлоор одоо тэгэл дахиад баахан асуудал бэрхшээл зовлон тэгэл жаргал бүх юм байгаа бах. Тэрийг одоо удахгүй одоо ирэндээ тэр нүүр тулан одоо тэр үедээ хөвцөлсөн дээ. За тэгээ бизнесийг ингээд юм базаад нэг үгээр базаад хэлэх юм бол бизнес бол юм ашигтай, ар жаргалтай, сайхан, зовлонтой, маш их үйлдэл чармаалж шаарддаг, хариуцлагатай тийм ариун зүйл юм а гэж би хэлмээр байна. За баярлалаа.